Хай влог. 10k хүрлээ тийм ээ. Хатагшаарай. За 10k хүртэл минь дэмцэн та бүхэндээ маш их баярлалаа. Энэ бичлэг дээр бас адилхан лайк дараарай. Лайк, subscribe дарахаа мартав. Энийг яг хуу битээр ингээд үлгэх гэсэн чинь шаар маань амар том ирсэн. Тэгээ барьчлаа. Ийм байна. Тэ. Та нэг ингээд иш хараад инеч та нэг гороо юм. За. Гэж үгүй. За тэгээд та би хүсэн хүлээсэн ямар бичлэглээ? Love story. Арах гэж байна. Алга ташаарай. Энийг яаж барих вэ шээ? Тавьчия. Шаараа зүр тавьчи. За тэгэхээр Love story. Love story руу оръё да. Хин Азагийн сонсох юм уу? Миний сонсох юм уу? Чи дэрүүлээрч. Тэгэхээр эхлээд минийхээс эхэлнэ гэж байгаа. Тийм ээ. За минийхээс эхлэх юм бол тэртээ 22 оны 22 оны 100 гэхгүй дэлгдэг ихчтэйгаа ихчийнхаа хажуу талын өрөөгийн түрээслэж амьдрахаар болоод тэр 100 тэр ихчийн гэр нь болохоор халдвартын яг нөгөө одоо бидний ярьдаг мангасан ам мэдэн штэ. Мангасан ам мэдэн дэсэн баггүй юу? Тэгээд тэр ихчтэйгээ хамт хажуу талын өрөөгийн түрээслэж амьдрахаар болоод ажилтаагаа ойрхон манай гэрчин болохоор зайсан дэсэн. Ажил хоёрын хооронд өглөө болгон 7-оос явна гэхээр амар хүн дэсэн болохоор ойрхон намар юм байна гэл. Тэр ихчтэйгээ яриад тэгээд тэнд би амьдарч эхэлвэ хажуу талын өрөөгийн түрээслээд. Тэгээд тэр 22 оны 100-аас ахуулаад би ер нь яг нөгөө шоуны амьдрал руу орсон гэх юм уу? Яг шоудаж эхэлсэн байхгүй юу? Тэрнээсээ өмнө ерөөсөө тэгэж нөгөө гарч орж мордог байгаагүй ерөөсөө шоудаж мооддгүй байж хагаад. Тэгээ нэг юм сэтгэл готралтай нэг юм амар эмо охин байсан юм. Яга эмо ордог. Яга эмо орсон. Яг гэдэг. Тэр ярил та. Ягаад эмэрсэн гэхээр яг өмнөх салтаасаа салаад хэдэн сар болоод эмэрл юм байдалд ороод тэгээд нөгөө юу лээ уяанаас алдурсан нохоо шиг гинт нэг юм амар амтыг тийм үг гэдэг шүү дээ. Тэр шиг л яг нөгөө шоуд байсан үн чи шоудаж эхлэхгүй юу. Би яг тэр 100 амар үнэхээр амар их шоудсан. Бараг л нэрээ өдөр алхан би гардаг гэсэн цаа. Тэгэхээр амар мохой шоудаж шүү. За тэр чихөө. Ямар ч гэсэн би бараг өдөр алхан амар гардаг байсан. Чинь тухайн үед нэг шоуны найзууд амар ихтэй болцсон. Тэгэл ер нь хүүхдийн 100 муу хаваар тэгэл маргааш өглөө 7-оос ажилдаа ижил тэгээд нөгөө залуу гэжтэй угаасаа дөнгөж шоуны амьдрал руу орж байгаа юм чинь нэлэг мэлэг ямар зүрийн асуудал энэ байхгүй ирүүлээрээ л хаам чи юм хүлээж авахтай амар сайн. Тэг өдөр тэр чинь наадмын дараа байсан юм аа. Тэ наадмын дараа байсан. Тэгээд би нэг өдөр өглөө бишээ нэг өдөр бүр орой 1-9 хүртэл хүнээ авчаа тэр яг 3 дахь өдөр байсан баггүй юу. Тэгээд тэр орой бас бороо орсон. За одоо ярих. Дараа 9 өнгөрөөгөөд яг дуусгаад амар ядарч өгөх гэдэг яг гэрлөгөө орсож манай тэр ихч нөгөө нэг эмч бас найз ихчээдэг баггүй юу. Тэгээд бид гурав хаяа одоо манай бид хоёрын одоо гэрт ингэж оройд нэг ганц хоёр пиа ууж мууж юм ярьж сууж байгаа. Тэгээд амарчдаг байсан. Тэгсэж яг гэрлөгөө орсож чинь манай нөгөө эмч ихч ирсэн. Тэгээд тэр хоёр ингээ пиа уугаа суужсан байхгүй юу. Тэгээ би бас маргааш ажилдаа юм чин дээ. Дими ч юм уу дөө гэж бодож байгаа. За ганц хоёр пиа өмчтэй сайхан уучаад унтчихъя гэж бодоод. Бид гурав санаандгүй тэгэж ууж сууж байгаа л 12 болоод явсаж гурван өнөдөр I love орох гэл ягаад ч байнга I love руу ордог гэсэн. За би бүр ягаад ч мэдэхгүй. Миний ганц одоо Монголоос хамгийн сайн мэддэг бар гэх юм бол Талбайн тэнд байдаг I love л юм. Би I love-тос өөр баг нэг бар мэдээ. Тэр ажлаас ойрхон байсан ч тэр. Тий ажлаасаас ойрхон. Тэгээд өөр нэг барлуу баг нэг орж байгаагүй заяа. Тэгэл дандаа I love руу орчдөг. Тэгээ гурлаа I love орох гээд. Тэгээд бас гарч байгаа юм чинь бас хөөрхөн болъё гээ. За бас халаалттай байгаа штэ. Тэгсээр нөө өсмөсөө угаагаал өсмөсөө янслал нүүр мөрөө бодоал би чинь бодон мудгаа нүүрөө бодоогүй байсан угаасаа. Тэгээд нүүр мөрөө бодож мудаад тэгээ нөгөө хувцас өмсөд талчисан 3 юм өсөдөө готлмол өмсө гарваа.
12 өнгөрөөгөөд ялангуяа 3 дахь өдөр чинь нөө ladies night болдог. Тэгээ амар хүнтэйсэн байхгүй юу. Тэгэл бид гурав ороод байж байгаа. За маргааш би чинь бас өглөө маргааш нь ажилдаа юм чинь тэр чинь нэх их уухгүй, нэх амар уухгүй юм чинь гээд гурлаа юуж гисэн. За тэр ганц текила шат татчихгээд нэг текила шат татаад тэгээ нэг пиав аваад тэгээ бид гурав бүжиглээл тэнцээ чинь ингээл өсмөсөө шидэж мэдээл хангалзаал явж ирсэн. Би ингээ ягаад ч юм нөгөө надаа миний угаасаа багын сонирхол тийм байсан байхгүй юу. Өндөр эрэхтэн үнд амар дуртай. Өөрөө юм амар жижигхэн байж өндөр л эрэхтэн үн сонирхдаг. Тэгээд нэг 1000 царай зүс сайтай матай байсан ч гэсэн надаа өндөр биш л бол надад таалагддаг байхгүй юу. Ягаад ч юм мэдэхгүй. Эмэгтэй хүн эрэхтэн үнд ингээд хүн сонгох ингээд тэнцвэр байдаг шүү дээ. Яг тэрнэр нь болохоор өндөр хүн тэгээд ийм цэвэрхэн ирчүүдэд амар дуртай байсан. Бид гурав ингээд бүжлээ хийжээс нэг амар өндөр залаа заяа хөвчөө. Амар өндөр залаа ганцаархнаа ингээд ийм амар утаа гардаг тэр вэп чи юу гэдэг. Веб. Нэг бүдүүн том Тос идэг шингэн ч юм хийдэг. Тим веб ингээд сорцсон заяа. Тэгээ ингээд хөвчөө ингээд нэг юм цагаан амар турхайсан шүү дээ. Хөвчингийн зургийг одоо энд оруулчих. Тэгээ нөгөө нэг юм цагаан бодолк өмсцөө. Тэгээ цагаан бодлогынхаа гадуур нэг хар нэг юм бодолк гэсэн юм. Бодолк ч юм маг ч юм мэдэхгүй. Би тэрийг хүүд байгаагүй. Би амарсаа санаад байхгүй. Би яг тиймэрхүү хувцлалтанд тиймэрхүү хувцсан ирчүүдэд юу нэг айгуу дуртай нэг цэвэрхэн харагддаг. Тэгээ заяа хард ингээд цагаан хард цамц өмсцэн. Тэгээ гадуур нь ингээд хар ингээд ингэрэн задгаа нэг юм цамц ч гэх юм уу сулавтар нэг юм хар юм өмсцэн. Тэг амар өндөр туранхайг нэг сайн анзаарч хараагүй. Ямар ч тач амар өндөр ингээд нэг залуу ганцаархан веб татаад дэлдэм шиг юм. Дэлдэн заяа бас дэлдэн. Гэрлэнд нэг чихмхийн бас нэг хараад ахгүй штэ. Тэглөө. Тий, чихмхийн нэг хараад ахгүй. Тэгээ ямар ч тач амар цэвэрхэн залуу ингээд бүжээ ганцаараа ингээд веб татцсан заяа. Тэгээ ганцаараа ингээд пяв ингээд цаашаа тэкэн дээр пяв тавьсан юм. Гарна барьсан юм уу? Ямар ч тач ингээд заяа тэгэл веб татаад ганцаараа ингээд зогсоод байдаг байхгүй юу? Тэгээ би нөгөө хоёр манай тэр хоёр ихч надаас угаасаа хамаагүй ихч байхгүй юу? Тэр хоёр дээр очиад та надаа тэр залуугийн дугаарыг аваад өгөөч гэ би аах үдэлтэй байсан байхгүй юу? Тэгээд нөгөө хоёр ч очиод би хөдлөө тэр цаан зогсож ийсэн. Тэгээ нөгөө хоёр чинь хөвчин дээр очиод очин готлаа дугаараа өгөөч гэд. Тэгээ тэр хоёр надад дугаарыг аваад өгдөг байхгүй юу? Тэгээ би тэр үедээ хай чил хай сайн уу гэснээр чи хай бороо гэсэн. Би хай бороо гэсэн. Тэгээ би тэгэж биччихээд тэм готлаа инстаграмаа битээр ямар тааш тэр үедээ солилцсон байхгүй юу? Инстаграмаар солилцаад тэр өдөө байж байгаа хүчин алга болсон. Яг юу бичээд байгаа. Юу бичсэн бэ? Санахгүй байна. Тэр нэг сайн санахгүй байна. Тэгээ нэг тиймэрхүү юм ярьж хагаад тэгээ би ямар тааш тэр оройн инстаграмаа солилцсноо амар сайн санаж байгаа. Тэгээ байжсэн чи хөвчин байхгүй болсон. Тэгээд цаг 3 болцсон байхгүй юу? 2 өнгөрөөд 3 болгож ирсэн. Тэгүн гутал нь тэг би тэр нэг хальт малт юм биччихсэн юм аа. Тэгээ юу бичснэ би үнэхээр санахгүй байна. Тэгээ яж хагаад яг замд яг намайг гэрлээ ярьж байгаа бороо орж ирсэн юм. Тэгээ би за зэлээл энэ одоо баарн танилцсан юм ямар юм нөөлөг. Тэгэж одоо би хайцсан байхгүй юу? Тэгээ юм бичээгөө. Тэгээ яжсэн чинь маргааш өглөө нь ажил дээр байжсэн чинь маргааш нь тийм маргааш өдөр нь өглөө нь ажил дээр байжсэн чинь хөвчин над руу чат бичсэн байхгүй юу? Сайхан амарч өчлөө юу гэлээч лээ нэг тийм хүн бичээд. Тэгээ битээ бичиж ирсэн. Тэгэд би нэрээ тэр өдөр ажил багтаа байсан. Ягаад бол би нэг хэд хоногоос нь би хөвсгөл явах гэсэн байхгүй юу? Найзуудтайгаа аяллаар. Тэгээ нөгөө тэр өдрөө шав охтуудаараа сормоосон дээрээ хэлгүүлээ. Тэгээд гоо сайхан ваксын дээр цаг маг авсан байсан юм аа. Тэгээд ажил багтаа байсан болохоор өглөө гяс 7-оос ч хэдүүн авчаад өргөжлүүлээ өөрөө сармасаа хэлчихээд тэгээ би чөлөөтэй цав завтаалцах. Тэгээ нэг хөвчөнтэй бичиж байгаа. Тэгээ битээр тэр өдрөө уулзахаар таархаар болоод тэгээд битээр гэр мэрийн асуусан маа хөвчөнгөөс би танай гэр чинь хаана тийм гэсээ чинь хамгийн сонин нь манайх чинь халдвартын хойноод байгаа штэ. Тэгсээ чинь хөвчөнгийнх болохоор яг ингээд яах юм бол нэг 2-3 байрны заатай халдвартын түмэн нас тотхонд хөвчин бас ганцаараа бэр түрээсэлж амьдарч ирсэн за. Тэгээ амар сонио. Би хөөх тийм үү манайхтай ойрхон юм ингээд битэрх бүр ингээд ойрхон болчихж байгаа байхгүй юу. Тэгээ би сармасаа хэлчихээ. За тэдэн цагт очиод ингээд уулзъягээд тэгээ түмэн насны үүдэнд очиод би бараг 30 минут 30-аас бараг 1 цаг хүлээсэн баха заа юу. Тэгээ сив юм хүлээгээд нөгөөд чи гарч ирдэгвэ. Тэгээ би бүр гайхаад хөөе яач юм аач үгээд тэгээ одоо удахгүй гарлаа марлаа гэд. Тэгээ би яг тэр түмэн насны BSB-гийн
урд хүлээ зогсоол селфи аваад байж байгаа. Тэр үед яг энэ селфиг авсан ингээ харуулчих заа. Тэг байж байгаа. Тэгэж чи хөвчин гараад ирвэ. Тэг би хөвчин хараад яг л мөн бисэн. Тэр яг л халт харсан залуу мөн бисэн. Тэгээд байсан тий байсан. Байна. Тэгээд би чихийг хараад бүр гайхаад би амьдралтаа анх удаага ийм амар дэлчигдэг байсан байхгүй. Тэрээс би ерөөсөө ийм амар дэлчигдэг хүн бараг харж байгаагүй. Ер нь харж байгаагүй. Тэг чихэн ямар амар дэлтэй ингээд тэгээд харчаад нэг анх надад харсан сэтгэл юм болохоор нэг юм харгаар юм шиг амар юм харагдсан. Тэгээд хөвчин чи амар туранхаа байсан. Тэгээд амар ивүү харагдаад тэгэл битээр тэр үедээ танилцаад юм ярьж баахан юм ярьад. Тэгээд би нөгөө ваксын дээр цаг авсан байсан гэдэг тэр вак зэрэг салаан руугаа яваад вакс хийлгчиж хөвчөд аваад байсан. Анхны өдөр шүү дээ. Анхны өдрөө уулзж байгаа. Завтай юм уу? Завтай гэсэн чи дагуулаа. харин тий завтай. Тэгээд завтай хийгэн дагуулаа явцсан. Тэгээд Тэг хаашаа явсан хэлэхгүй. Салаанд орно. Салаанд орно. Би тэгээд юу вакс макс хийж хэлж. Тэгэн хөтлөө нөгөө манай таньдаг хичээ салан байсан. Тэгээд хөвчөнчдөө чи энэ хүлээг сууж агаар гэ. Тэгээд би вакс хэлгчээд гарч ирээд тэгээд би тэр 13-ын тэнд хоол идээд тэгэл намайг хүргэж өгөөл тэгэл хөвчин гэдлэгөө ороод тэгэл ер нь битээр яг тухай тэр үеэс ахуулаад ерөнхийдөө байнга ингээд юм бичээстэй. Тэгээ үе чи ингээд алга болчтой гэсэн. Тэгээ юм бичиж байгаа алга болчтой хайдсан мэдгүй. Наац. Мэдгүй тэгээ би чиг ил ажил ихтэй. Тэгээ байж байгаад тэгээ бид нэр би нөгөө найзтайгаа хөвсгөл явахаар болцсон амар олон 4-5 удаа явахаар болцсон байж байгаад яг цагаад үсэж. Нэг удаа шүү дээ хэд хоногийн дараа. 2-3 хоногийн дараа ч лөө. Тэгээд нэг удаачгүй байжсэн чинь 4-5 явахаар байж байгаад сүүлдээ яг цагаад тусаж би ажил мажлаа ингээд зохицуулсан байгаа шүү дээ. Тэгээ яг цагаад тусаж яг хоёулахны явахаар болоод хөвсгөл явж чадахгүй болсон хэд маань битэрийг явахын өмнөх өдөр нь бид нэр хүүхдийн 100 явж ирнэ шоуд гэдэг байхгүй юу? Тэгээд нөгөө evolution билүү тэр аха нэг юм гадаа террастай нэг том юу дээ штэ би нэрийг сандгүй. Тэнд бид нэр дөрүлээ ороод тэгэл ууж идэж мэдээ сууж агаад тэгээ нөгөө нэг текила авцсан шил текила авцсан. Тэгээ нөгөөдгөө ер нь жоохон барах чишээ ханддаг. Тэгээ манай нөгөөд чиний нөгөө бичээд байгаа залууч харалтаа маралтаа гэд. Тэгээ би угаасаа тэр үед яг хөвчөнтэй л бичижсэн надад өөр бичиж байгаа банд залуу байгаагүй байхгүй юу? Байгаагүй. Надруу зүгээр нэрсэр зүгээр чат бичдэг хүмүүс угаасаа л тэр чин хүмүүс орчих нь ойлгомжтой шүү дээ. Тэг байсан. Гэтэ би энэ гэж нэг бичдэг байсан. Тэгээ би нөгөөддөө ямар тааш нэг юм. Тэр үед би хөвчөнгө бас өвөр Монгол гэдэг одоо мэдсэн байсан. Тэгээ би анх удаага тийм өвөр Монгол хэрэгтэй хүн харж байгаа шүү дээ. Бас сонь. Тэгээ би нөгөө найзуудаа өвөр Монгол хэрэгтэй гэдэг хэлээд тэгээд чи нөгөөдгөө дуудчих мочих гэдсэн хгүй юу. Тэгээ би уулын тэднэртэй гарч агаад оройн хөвчөнх гэртээ хоол хийчигээд тэгээд өвчнгийн дөрөө очиж хоол идэнгээ бодсон байсан баггүй юу бид хоёр. Тэгсээ чинь манай нөгөөд чинь чи дуудчих гээ. Тэгээ би хөвчнг дуудаад тэгээ бид нэр тэнцээ сууж агаад үргэлжлүүлээд зайсан дэдэг чинь ёон билүү. Тийм ёон гэ барлаа ороод тэгээ тэнцээний хөвчөнтэй хамт баахан бүжүүлж шоож жагаад гарч ирээ. Тэгээ манай найзууд ингээд бүгднийг нэг нь хөрөж өгөөд тэгээд бид хоёр хөвчмөнд очиж хонжсэн баггүй юу. Тэгээд нэг хөдөггүй хөсгөл авсан. Тэгээд багаш нь би өглөө хөвсгөл явсан. Тэгээд бид тэр бас оройн унтахтаа нөгөө хоол молыг нэгтчихэд Анабелла энэ төр үзэж байгаа би унтаад өгсөн заяа. Тэгээ тэр чинь шүн орсон шүү дээ. Тэгээ өглөө нь бид тэр манай нэг найз 6 олцоход ирж аавна гэд. Тэгээ манай хөвсгөл явах чинь найз битэрийг багцаал руу хөргөж багцаал бишээ. Дарагон руу хөргөж өгнө гэд. Тэгээд манай яг өглөө манай найз залгаж байгаад бис ирсэн. Өглөө орж бодон юмнуудаа багилцсан байсан гэс юмнуудаа аваад тэгээд нөгөө найзах руугаа яваад найзгаа дагууллаа. Тэгээд би тэр хөвсгөл рүү явсан баггүй юу? Хоёулаа шартж өгч байгаа хоёр гүсрэн юм. Тэгээ явж исэн чинь хөвчөө зам дэвчхал санаад манаад ингээл амар заа чухам гоё юм. Замда. Тэгээ замд намайг өгөхгүй штэ. Намайг зам дэвчхал шухтай чаатчихээстэй за тэгээл санаад манаад. Гэтэ энд нэг юм хэлчихэ. Та нар ингээ хөвчмөт дээрээ хамт тоцсон гэхээр ийм тийм болцсон гэж одоо бодож магадгүй заяа. Ерөөсөө тийм болоо заяа. Битээр зүгээр л ингээл хуцтайгаа л унтаад өгсөн. Тэ? Үнгийн хэлээч. Чи яа. Тэ шүү дээ. Ерөөсөө юу байхгүй заяа. Тэгэл би буруу тийш хараад нэг хөвчнгийн нэг юм дэв шиг юм байдаг. Тэрийг ингэж ягаал тэгэл тэр чи 2-3 цаг унтаал. Тэгэл би босоол гэс босоор яваад өчөж байгаа юм чинь. Тэгээ зам дэвээл явж исэн чинь хөвчин би явах байсан намайг аваа. Тэр мөрийг ярьж ирнэ яа тий. Хүмүүс чи хамт онсон гэж буруу ойлгоч шүү дээ.
Тэгээ буруу ойлголт гүнэл ярьж байгаа байхгүй юу. Тэгээд би зам дэвжсэн чинь намайг аваа явчихгүй яасан мас ингээл нэг чухам юм бичээд исэн. Тэгээд жагаад тэгээ би хөвсгөлөөс явж ирээд өглөөнийхаа би гэр юулуугаа төрөлсөж байгаа байрлуугаа явдаг байхгүй юу. Тэгээд тэнцээ ингээ очиод юмнууд муудаа янзлаа ижсэн чинь тухайн үед яг хөвчнгийн бие нүвдсэн байсан байхгүй юу. Бие нүвдэд ингээд тэгээ би ойрхон байсан болохоор за ороод бантий гэдэг хүчигээд тэгээд гэрт нь ороод хөвчөнд бантий хийж өгөөд тэгээ бантий хийж өгсөж хөвчөн тэр бантанд хөвчөнд амар таалагдаад тэгээд яг тэр үед хөвчөн надад бараг дуурсан. Би тэр бантий хийж байгаагүй. Амьдралаа анхудаа бантий хийжсэн. Тэгээд тэр амар гоё юмсэн гээд тэгээд тэгэхэд л яг л хөвчөн яг л энэ л эмхтэй юм байна да гэж бодсон гэсэн. Мөн үү? Тэгээд манай ээж дээр эмнэлэг твцсэн байхгүй юу? Тэгээд эмнэлэг твтчихэд байжсэн чинь хөвчөн амар хөөрхөн тухайд ингээд амар сэтгэл төр чинь 8 сард байсан юм аа. Амар сэтгэлтэй хөөрхөн бороонд ингээд норон барин гэртээ ингээ хоол хийгээ заяа. Тэгээ би нөгөө нэг хятад нэг юм мөөг зөөг амталсан мөөг зөө гэдэг нь штэ. Тэднийг би идэх дуртай гэд хөвчөн нэг хэлсэн байсан байхгүй юу? Тэгсээ чи хөвчөн амар хөөрхөн нэг дахианы махтай хоол хийцэн. Тэгснэ хажууд нь керманаас яг тэр нэг мөөг амталсан нэг ууттай мөөгийг гаргаж ирээ. Чи энэ дуртай гэж тэгээд натаа өгчээс санаж байна уу? Ямар мөөг байсан? Би тэр юу ийм ууттай юм мөөг. Яг одоо нэг хятад нөгөө нэг ийм баршилсан мөөгнүүд өгдөн штэ. Та манай монголчууд минь нөгөө цов мөвмтэйгээ хойлж амар хийдэн штэ. Тэгээ яг тийм мөөгөд дуртай гэд хэлсэн мэсэж хөвч яг тэр ногоо гаргаж ирээ. Чи энэ дуртай гэсэн штэ гэд имлэг дээр. Тэгээ надад амар хөөрхөн санагдаа борон тунд тэгээд хаа хийсэн. Тэгээд намайг зориод ирээд хоол мал хийж өгөө. Тэгээ бид тэр хоолыг авчирж өгсөж манай ээж хин авчирж өгсөн юм гэсэн гэдэг би ээжэд нэг юм бандтай бичиж байгаа гэд. Тэгэж ямар хөрхэн сэтгэлтэй ингээд манай ээж тэгжсэн байхгүй юу. Хаж байр төрөлжсэн гэрээсээ нүгээд зайсан руу гэрлэгээ буцсан байхгүй юу. Тэгээ зайсангаас нөгөө ажил руугаа ингээд байнга яваад хараа ингээд амар одоо ерөн жоохон хол болохоор жоохон ядаргаатай бас ингээд ядраадсэн угаасаа ажил ихтэйсэн болохоор тэгээд ингээд юу ингээд нөгөө хичээндээ очиж хонлоо гэд төвчнгөөр очиж хончдаг ойрхон болохоор амар тэгээ явж хагаад яг 9 сарын сүүл тавьдсаа би яг ээж ах хоёртойгоо яг ингээд хөвчөнгө анх танилцуулаад за би ингээд яг ийм залуутай ингээд харьцаж байгаа гэд тэгээд ингээд яг албан ёсоор ерөнхийдөө танилцуулаад тэгэхээр ресторан орсон тийм хятад ресторанд ороод тэгээд манай ээж ах хоёр танилцаад тэгээд тэр өдөр нь хөвчөнгө хөрөж өгчөөд тэгээ би агаа ээжээс гуйж за би энд хончоо магаш үл ажилтаа юм чи энд хончигээд тэгээд буугаад хөвчөнгөнд хоноод тэгээд ер нь тэрнээс хойш ер нь тэгээд за би ер нь ингээд битээр ингээд хамт амьдрья гэх. Тэг би ингэсэн байхгүй юу? Би хөвчин шууд тэгээ хэлсэн. Хоёлаа хоёрын орон зүгээр нөгөө үерхэж явж цаг хугацаа зарцуулж ирсний орон зүгээр хамт амьдраад үзчихье. Хамт амьдрахаар хүний харна харагдд юм бэлээ гэд яг тэрийг өмнө ингээд мэдэрсэн байгаа байхгүй юу? Тэгээ би хамт амьдрчаа гэж би шууд л тэгээ хэлсэн. Угаасаа амар шулуухан. Хамт амьдрахад ингээд үерхэд ингээд яваад хар бинийхээ занныг мэдлэх хүртлээ ингээд удаал болцоол яваад байдаг шүү дээ. Тэний оронд хамт амьдраад ингээд хоолундаа ингээд зохицуулаа бүх юмаа ингээд зохицуулаа явуучих юм бол хинхэндээ амар амрын бах гэж бодоод би шууд хамт амьдрчээ. Тэгээд эртгэн шиг бинийхээ зангаа олцчихъя гэж бодоод тэгээд 9 сарын сүүлээс ахуулаад тэгээд хамт амьдраад нэг удаач үж байгаа хөвчөн 68-д ажилд ороод зөөгчөр рөвд 68-д ажилд ороод тэгээд бид тэр чинь ингээд би ч өглөө 7-оос ингээд ажилдаа явчихгол ажилдаа яваад орой ирээд орой хамт хоолоо идээл зөрүүлээл хөвчин ажилдаа гарч явбал өглөө намайг нэг бол явхад орж ирнэ нэг бол намайг бүр явсны дараа орж ирдэг бид тэрх дандаа нэг сар хэртээ ингэ зөрлөлдсөн байхгүй юу ер нь тэгээд тэр чинь бас баарнд ажиллаж байгаа юм чинь бас хэцүү шттэ ихчнэр мөчнөр ирээ те дугаар мугаараа асууж чи оюутно сургалтын төлбөрийн төлөө төгөө мөгөө гэсэн ихчнэр хүрлээ амар гарч ирж мөртэй за ер нь жоохон нэг тиймэрхүү айгүй хэцүү заяа. Тэгээд яа би ярьж л та ярьчихъя тий. Тэгээд баарнд яг ажиллаж байгаа. Тэгээд ер нь баараа бол тэгээд нэг өдөр ингэсэн. 3 дахь өдөр ч илүү хэцүү өдөр ажиллаа. Би тэр баарлан нөгөө шоуд хороолтанд рөөд 68 дөрөв хөвчөн байгаа юм чи тийшээ л орж тараа шүү дээ. Тэгээд найзтайгаа хамт шоудчаад тэгээд би орой хөвчөн өглөө эрэхтэн би ингээд ягаад ч юм тэр үед мэдгүй амар сонирм мэдгүй ягаад ч би ингээд нэг хүнс сэтгэл гаргахаар амар ингээд тултал ингээд баг ингээд эрэгтэй хүний эмэгтэй хүнд гаргах ёстой сэтгэлийг би төрүүлж ингэж гарах гэдэг төрлийн хүн байхгүй юу. Тэгээ би эрэгтэй хүн төрүүлж надад тийм юм өгөөгүй байтал би амьдралдаа зүгээр анх удаага юм зүрхээр ингэж лаас агаад
хөвчинг ажилласаа орж ирэхэд яг яах чагаа надтай үргэлж гуух гээд байгаа мó ааш гэсэн би гуугаагүй л тий. Тэгээ заяа би яг яах чагаа мэдэхгүй заяа. Би одоо бодохоор надад тэр амар инээдтэй санагдаад байдаг заяа. Одоо бол арай жоохон санаа суудсан болохоор ямар ч тийм юм төрүүлж хийн гэсэн байхгүй шүү дээ. Уусаа эмэгтэй юм бол хийх хэрэггүй. Ягаад ч юм надаас тийм сэтгэл ингээд амар гарах гад байдаг. Ер нь нэг таалагдсан үндэ ч юм уу нэг итгэсэн үндэ ингээд бүх юмаа ингээд зориулж гад байдаг төрлийн. Хүрх шүү дээ. Тэгээ би ингээд зүрхээр ингээд орой шин гэрээсээ шин ажилласаа орж ирэхэд ингээд зүрхээр л хасааж масаацсан за нэг тийм болж исэн юм аа. Тэгэл битээр тэрнээс хойш тэгэл хамт амьдраа. Тэрнээс орой үерхсэн. Тийм тэгэл тэр өдрөөс орой үерхсэн. Тэг гутлаараа тэрний өмнөөс үерхсэн. Тэгээд яг миний төрсөн өдөр 11 сард болдог байхгүй юу? Тэгээд яг тэр юуныхаа 11 сард нь намайг ингээд юугаа ажиллаад хараад ингээд ороод орсож нь хөвчин ингээд яг чихнээс яг ингээд зүрхээр ингээд надад санаа авч байгаа байхгүй юу зүрхээр лаацахыг тэрнээс өмнө уул нь иймэрхүү юм дээр эрэгтэй хүн төрүүлж юм лаамаасаа барайдалч эмэгтэй хүн би төрүүлээ тийм байхгүй шүү. Манайх тийм байхгүй шүү. Тийм байгаа амар тийм. Тэгэхээр одоо би батгаар ингээд бараг араас нь ингээд гүйж байгаа уншсан юм шиг амар сонирн болцсон заяа. Яг үндэ тийм шахгүй. Яг үндэ чинь хөвчин надаа хоол хийж өгч мөгөө тэр хоолоор ингэж намайг тэрийн чухал биш шүү. Яасаар хагаад ер нь намайг өөртөө одоо дурлуулсан гэх юм уу? Би ер нь хоолнд нь ер нь бараг дурлалцсан байхгүй юу? Тэгээ хөвчин 11 сард нь надаас ажлаа тараа орсож яг ингээд зүрхээр лаасаацсан. Тэгээ ингээд бэлэг мэлэг ингээд тавьсан цэцэн бицээ өрцөн. Тэгээ яг надад ингээд надтай үерхээч гэ надад яг гуйжсэн байхгүй юу? Тэгээ битээр яг 11 сараас нь үерхсэн. Яг албан ёс оруулаа 11 сараас нь. Танаа ахгүй яг 11 сард азайн төрс өдөр болж байна. Тэгээд яг тэр өдөртөө сайн гуяа. Тэгээд нэг өдөр хоёр. Гэхдээ одоо битээр тэгэж үерсэн юм уу гэж юусэн тэмдэглэдэггүй хөвчин надад тэмдэглэж өгдөг юм аа. Эрэгтэй хүн чинь ийм л болчтой юм. Одоо нэг тэ суцж байгаа гэдэг. Тэг амьдарч ихсэн юм бол 9-10 сар хавцаанаас нь тэгээ албаас орж ирсэн 11. Тэгэхээр одоо битээр ингээд 4 жил болох гэж байна. 4 жилдээ тэгээ гэрлээд одоо эхний жил юм байна. Тэгээ эхнээд одоо гэрлээд яг нэг сар. Хэдэн сар л болчихно. Тийм 1-2 сар болчихно. Ер нь бол айгу хурдан гэх юм уу? Айгу хурдан ингээд бүх юм амар хурдан ингээд гяс яваад. Тэгээд тэр 11 сарда үерхчээд он гараад анх тэр чинь хөл хараа тавь хил нэгдсэн штэ. Тэгээ хил тавиад хөвчин хэдэн жилийн дараа гэрлөөгөө явах байгаа гэд тэгээд намайг хамт явъя. Тэгээд бит хоёр хамт хөвчингийн гэрлөө яваад тэгээд хамгийн анх удаа аав ээж хоёртой танилцаад ирээд тэгээд нэг голд нэг ганц 2 удаа цагаан сар марчил. Тэгээд цагаан сараа эднийд анх удаа гаргаад тэгээд тэр үед анхны бичлэгээ хийсэн. Тийм. Тэгээд тийм хөө явагдаж байна. Тэг битээр тийм тэгчээд тэр 100 гинт аав ээж хоёр ирээд тэг гинт бэр гуугаад тэгээд би бэр болоод аим хурда тэг бэр болоод тэгэл ер нь тэгэл бэр гоцсон тэгэл ер нь заа ингээл дараа нь чи ялла за тэр би байж байгаа юм. За нэг иймэрхүү байна да миний процесс өөр марцсан юм байхаа би голоор нь жоохон ярьчих. За одоо чиний хэрэг. За миний хэрэг. За тэр нэг энэ өдөр байлаа гэж хизээл 19 онд л. Юу 19 20 би 19 насаас онд байна. 19 настай энэ анхныхаа хайрыг ярьж байна. Ой гэтээ нэр юу ингэсэн байхгүй юу? Хөвчин тэр үед бас амар шоу уддаг гэсэн. Ганцаараа шоу. Одоо би ярьж штэ өөрийнхөө. Тэр бас салцсан байсан. Салаад амар л юм байдлаас гараагүйсэн шүү манай. Штэ тэр чинь амар мэлт биш байсан. За. Тэр чинь оюутан байсан юм аа. Тэгээд 1-р курс 2-р курс ерөн баар явдаггүй байсан юм аа. Сайн хөвгд байсан юм аа. Хичээдэл хийдэг хөвгд байсан. Тэгээд тэр чинь 3-р курс 4-р курс орох гээд тэсэн чинь ингээд би ингээд тэр ер нь хайр дурлал байд юм уу ер нь. Би тэр яалаа би ихтэй сайн санахгүй байна. Би санаж байгаа яриа заяа. Гинт ингэ санах юм бол санд өгөж ярьж магадгүй. Миний багийн юу хөдөн сайн андууд байд юм аа. Манай сургууль саксны тэмцээнд нэр явдیں۔ Оюутан лиг тоглолтог сугч гэсэн. Тоглолтог байлаа. Манайх яг хичээжсэн шүү дээ тэр үед. Тэгээ манай сургууль чинь зөвхөн 7 хүнтэй. Тэгээд бараг ээлжээр юу байдаг байсан. 1-р курс 2-р курс. Тэгээд тоглолтог байлаа.
Тэгээд хожигдоод банга хожигддаг чишээ. Хин ашаас хожигдсон шүү дээ. Тэгээд цагч наа энэ хүн амар чухал заяа энэ хүн. Тэгээд тэгэр хэлсэн хүний яриад байгаа шүү дээ. Төвгөр хэлсэн хүний яриад байгаа шүү дээ. Энэ хүн амар чухал шүү. За. Яагаад? Монгол хүн. Яагаад чухал вэ? Зүгээр чухал шүү. Чамайг шоуны амьдрал руу орсон гэж үү? Яха. Энэ хэлсэн шүү дээ. Тэр үед бас шоуддаг байсан манайх. Тэгэл гинт нэг ингээд уруу татж байгаа мó яа. Юутсан шоу бол муу штэ муу. Муу бол биш штэ. Гоё үедээ гоё яг тааруулаад. Авши тий. Гоё гарч орох хэрэгтэй. Үгүй хитрх юм бол муу. Тий хитрх юм бол. Тэгээд ялангуяа залуу нас оюутан үедээ өөрийгөө захирч чадахгүй байхад бол ерөнхийдөө бол тэгэл хитэрчдэг л гэсэн үг штэ тий. Тэгэл тэр үуч амар шууд хүүхдийн зүүн муугаар явдаг байлаа. Зайсан явдаг байлаа. Тэр үед айлавт нэг тоодгүй заяа. Тэг ялаач яагаад ч айлавт үзсэн. Нэг тоодгүй. Амар тоодгүй байсан газар л би байнга орж идэг даас. Өөр мэдэх баар ахгүй Монгол. За тэгээ нэг урдаа курс би заавалчгүй нөгөө юунд суудаг гэсэн. Дотор байранд сургуулийн дотор байранд суудаг гэсэн. Тэгээ урдаа курснаас хойш ерөн урдаа курс эхлээд би гадуур сууж эхэлсэн. Гадуур байр төрсөн. Тэг би ярьжлээ. За уучлаарай манайха би наалчсан. Тэгээд үнгүүгээс хайгаад нэг байр олсон чинь тэднийх нэг 800 тийм 50 м квадрат. Тэр үед шүү. Одоо байхгүй тийм байр. Тэгснэ нэг өрөө, нэг унтлагын өрөө, нэг том өрөө, тэгээ галтгоо өрөө бишээ. Тэгээд юутай коридор гэжтэй нэг дэрүүлж юм. Нэг шүүгэн мөгөө тавьчихсан. Тэгээд нэг нойлтой нэг тийм өрөө байсан юм аа. Тэгээ тэр 800 байсан. Хамаах. Тэгээ 800 дөнгөж пост тавиал би гяс очиол за төрөөс л чи за би тэгвэл 800 сарын юу баталгаа ихлэ хийчихээ тэгээд тэнд хонсоохгүй тэнд бараг жил болсон 2 жил болсон мэдгүй багийнхан ингээ 5 өдөр болгон бараг ингээд манайд ирж би ингээ барьж байсан ингээ манайд ирж ингээ хамт ингээ фан эдээс аахгүй фан хийжтэй хэдэн би аваад ингээ ийм байсан тийм саатын гэтээ ерөөс тийм зодолч модл тийм асуудал бол гараагүй л дээ. Тэгээд шинэ 10-ны 12 болоход бүгд хэрэгтэй харьцагчдаг байдаг гэсэн тийм байсан. Тэгээд гэдэг хүн байлаа. Тэгээд тэр үе чинь 7 дугаар сар болсон тий. Би тэрнээ ер нь хамт шоуддаг гэсэн аахгүй. Чи би оюутнаас нэг дүүкс одоогоос амар юу яжсэн шүү дээ хам амар хичээл тэгэл ерөнхийдөө тийм фан цаг гэж байдаг байхгүй байсан. Тэгээд оюутан амьдрал чинь юм байдаг юм лүү гэд. Тэгээд манай өвөр Монгол найзууд энд байгаа штэ. Хутас сурдаг. Тэгсэж тэдний оюутан амьдрал гэсэн чинь бараг 5 өдөр болгонгот шоуд тэгдэг гэд ингээ хараад за би яс ингээ хоож болоо гэд тийж бодоод. Тэр зарим нэгэн хүмүүс намайг дагуулад ийшээ ордог такси яадаг тэгдэг гэж мэдсэн штэ. Үгүй бол би ингээ яаж ордог мордог гэснээр мэдэхгүй байсан юм л та. Шоу гэж мэдгүй. Тэ мэдэхгүй байсан л та. Тэгээд ууж мэдэн те. Яг нэг дэлгэрээс нэг пиаго авахаа уухаа мэднэ. Шоудхаа мэдгүй. Тий. Тэгсэн чинь надад шоудах юм амар дэжгүй санагдаад. Тэр үед ер нь вайптэй. Надад нэг гоё вайп санагдаад ингээ дижитал тавиад сайхан бүжиглээ хинэж танихгүй. Тэр өдөр чинь 3 дахь өдөр те. Тэрнээ өмнө би бас ерөнхийдөө байнгын юунд ордог байсан. Айлавт ордог байсан. Такс 20,000-аад тэрнээ өмнө тэгээ пяв амар үнэтэй байгаа шүү дээ. Чи би ингээд дортлын дэлгүүрээс 2 пяв аваад гэтээ 2 пяв уучаад шууд тэр зүгээр такс өгөөд дотор ороод сайн бүжиглэж аваад яг хөө тэнцэнс бас нэг пяв юм 2 пяв аваад тэгээ бүжиглэж аваад тэгээ ороо шоудчихдаг гэсэн тийм. Тий. Хамаг амар тийм байхгүй. Хамгийн амар ганцаараа ороо шоудчихдаг. Тэр тэгээ ганцаардалтай байсан юм уу яасан юм бэ? Ганцаардлээс угаасаа л ганцаард. Тийм олон хүнэд ингээ гоё вайп санагдаад тэгсэн байхаа. Тэгээд ганцаардл сэтгэл готрал. Тэгжсэн чинь 3 дахь өдрийн орой бас ингээ 2 пяв аваад ороод бүжиглэжсэн чинь инээдтэй надад намайг ингээ баар орохоор ингээ залуучуудын дэр ингээ дугаар асуугаар би ерөөсөө хүн дугаар өгдөг юм биш байхгүй юу? Би бүр шууд ингээ холтой чи зайлаагээ явуулчихдаг заяа. Тий. Тэг би өөрөө тэр өдөө сонирхож байгаа хүн руугаа би өөрөө л үйлдэхийг нөхөж хүн над руу үйлдэхийг би зайлаагээ явуулчихдаг амар муухай. Тэгсэн чинь хөвчмөнгөөс ингээ октоо дугаар асуугаар ингээ хөвчин үгүй өгөхгүй байж чадахгүй за эмхтэй хүн болохоор
Тэг ингээд ботоод ингээд дугаараа өчтдөг. Бараг л дугаараасаас хүн болгон дугаараа өчтдөг. Байсан. Гоё л шүү дээ. Хэрвээ үгүй эн чинь ингээд байхгүй тохиолдол аахгүй. Юу тэнтэй гэж. Тэгээд ер нь эмэгтэйний хүндлэхэн зүг шүү дээ. Яг хүндлэгийн тийм их зөрөгтэй ирж дугаар авч яах гэдэг чинь бас зөрөгтэй л юм л да. Би бол илүү өхөн өгөө шүү дээ тий. Би ч болохоор эмэгтэй зантай их зантай шиг ямар тэнийг нош гэж харагдав. Тэг шүү дээ. Эмэгтэй хүн тэгвэл муухай шүү дээ. Ингээ бүжиглээсэн. Чинь гинт хойноос нэг ингээ таттай байхгүй утсан. Амар ширүү. Миний утсаанаас татаж чад. Би тэгээ хойшоо ингээ харсан чи нэг хоёрын зогсож байдаг. Хоёрын юм гээ. Нэг хоёр эмэгтэй хүн. Хоёр чи яарэ эмэгтэй. Хоёр эмэгтэй хүн. Гэтэ ч ууртай харагдаад байна. Надаа өөр. Угаасаа их чимчээ арга. Гэтэ манай тэр хоёр их ч амар хөрх хоёр их шүү. Тэгээ амар хөрх юм байлаа. Зин надаа. Манай нэс чи таалагдаад байна. Дугаараа өгчөөч гэлөө. Тэгээ тэгж ярьсан хаа. Би тэгсэн сатгүй юу тэгж ярьсан хаа. Тэгээд амар чанга байгаа штэ тийж баар навж. Тэгээ би гээд дүүн ингэсэн энэ ч утас авахгүй. Уцаа өчигээ тэгээ бичээ тэгээ уулзаасан. Тэгсэн чинь нэг л бодлохгүй миний утас даран гэдэг дугууртаа гэж ширдэг байхгүй. Тэгсэн хүн мессеж ирж ингээ харсан чинь хай бороо гэдэг нэг мессеж ирлээ. Тэгс чи би удаа саяны тэр дугаараас хүн байхаа гэд. Тэгс чи юу н бороо вэ гэж осоохгүй би. Юу н бороо вэ чи эмэгтэй хүн биш үү? Би бүр гайхаад тэр гэдэг нэ эрэгтэй хүн байсан юм лээ. Яна гэд. Яа тэгэхээр би төв гэдэг залуутай хамт юу орж явахтай хамт орж явахад нэг гээ харав. Нэг эрэгтэй хүн сонирхтой хүн таарч исэн аахгүй. Тэгээд бүр бид хоёроос салтахгүй байсан аахгүй тэр үед бүр ёо. Тэр бүр драма. Чи намайг тэгж үзсэн. Би одоо мэдхгүй эмэг манай тэггүй би арай тэгж удаагүй гэтээ шишиглээд байсан юм аа. Тэгээд тэр хай буруу гэд мессеж ирсэн. Тэгээд би юм буруу мороо вэ гэд. Тэгээ нэг хайцаахгүй тэгсэн чи ажигаа солилцгоо гэлөө. Чи тэгээ үтсэн баха. Тэгээ би тэгээд ингээ уулцсан. Тэгээд тэр бас ингээ бол тэгээ би дагчлаа гэд. Тэгээд тэгсэн. Тэгчээд тэр ажигаа над руу юмчлуу. Тэгээ хайцсан билүү яалаа. Тэгээд ажигаа солилцсон дахтай азаа над руу юуцсан нэг юм бичсэн юм аа. Тэгээ би тэрийг таваагүйч хараагүйч унтцсан гэсэн. Унтцсан тий. Би тэрийг хараагүйч л яачлаа. Тэгээ 3 цагийн үед хараагүйч л яачлаа. Тэгээ гитараа унтцсан. Уцаа таг тавиад тэгээ маргааш өглөө юм боллоо. Тэрийг хариулах гээд сайн байна уу? Сайн хамарсан уу? Тэгээ тэрийг хариулсан. Тэгээ худлаа тэрийг бичиг миний инстаграм руу орж миний дурнуудыг үзсэн шүү дээ. Үзсэн шүү дээ. Ямар хүн юм тагсан харах ёстой үстэй. Тэгсэн чи ямар хөө ах юм. Тэгсэн өстой нэлийн хөөрхөн охин байсан байна да. Гэтэ би өндрийг мэдхгүй шүү дээ. Тэгээ зүрх оо юм дэжгүй юм бэ гэд харсан би тэр үедээ тэгээд тэгж байгаа нэг өдөр уулзъя гэтлээ. Тэрний дараагийн маргааш нь. Тэгээ бараа маргааш нь гээ уулзъя гэсэн. Тэгээд завтай юу гэсэн чинь чи завтай гээд. Тэгээ завтай гээд. Тэгээд яа нэг цаг хүлээс одоо нэг цаг хүлээсэн талаар яриа зав. Бид тоглож ирсэн. Тоглож би мэдхгүй. CS:GO ихлүүлсэн байсан байхгүй яг гинт ингээ гарах уу завтай юм гарах уу гэж асуусан тий. Тэгээд би яг ихлүүлсэн байсан байхгүй. Тэгээд тэрээс дуусахгүй 30 минут шидэж чинь баг хамаг багтаа 30 минут байхгүй. Тэгээд тэрийгээ дуусаад гяс гараад гяс нүүр амаа угаагаал ингээл тэгэл гарсан охид гэсэн чи хай гэсэн чи хай гэд. Тэгсэн чи яваа зав. Амар юу гэсэн шүү дээ. Иних гэд инехгүй гэсэн царайтаар над руу хараад шүү дээ чи. Тэ нэг тийм байсан. Тэгээ сайн аа гэд. Тэр харсан ямар намхан охин юм бэ гэл. Ямар намхан охин юм бэ гэж бодсон. Нүдэнд бол. Тэгэд яг зуртай бол адилхан юм бэ. Тэгэд ямар томхон юм бэ. Чи тэр дуугаас амар томхон. Яг л юм биш. Би яг одоо нэг шиг би тэр үед хахад амар томхон. Тухайн үед заа миний үүс хүртэл яг л юм байсан. Би танаас ингээ 6 10. Чи тэгээ бариун джинс өмссөн. Бариун джинс өмсөд тэр өөрөө нэг юм топ шиг зүгээр нэг юм потолк өмссөн. Тэр надад бол амар томхон санагдаад байсан юм. Ялцгүй юм жижиг ах юм гэж боддог байсан. Тэгээд би яаж явах гэсэн болсон мэдхүү. Надаа яриаггүй байхгүй салон орох хүртлээр яриаггүй. Орсны дараа ч яриаггүй надаа Макс орсны дараа ярьсан юм аа. Тэгээ гэдлүү алхаж байхад хоёлаа нэг ярьсан. Ороод гин намайг сууж игдэх байхгүй. Тэр чинь нэг ийм нэг дөрвөлжин нүрээ заяа. Гайс. Тэгээд маникюр, педикюртэй
Тэгээ сурмаснаа ор мортой байсан дөө. Тэгээд нэг ортой биш өрөөтэй. Эвч одоо юм байгаа штэ. Тэнгүүтээ хаалгаар орлоо. Тэгээд энэ ч нэг суудаад одоо энэ юу штэ. Энэ бид мага штэ ингэ суучтай байгаа. Тэгээд цааталтаа ингэ маникюр өгдөө. Тэнгүүтээ яг энэ талтаа нэг хаалгатай заяа. Хаалга нь цаана бас нэг хэд ортой, 3 ортой заяа. Тэгин намын энэ ч сууч хүлээж игээд хүлээж игээд эхлээ бид хоёр хамт сууж ирсэн юм. Тэгээд тэр нэг ихч үлдчихэж байгаа тэр ихч ингээд за би тэгвэл одоо юм билээ гэхээ заа гэд тэгээд тэр нэг өрөөл уурсан хаалга хаацсан. Тэгээд дотроо жоохон утж байгаа тэгээ гараад ирсэн болцсон за ороод ирээрэй гэсэн. Тэгсэн чи за чи азанаа шинчээ байж заа гэд орсоохгүй. Орсон дараа хаалга хаацсан байхгүй аваачлаа. Хэрэв ингээд сармас хийх юм бол нөгөө юу штэ. Тийм аахгүй штэ. Тэгээ хаалга хаацсан. Тэс чин би за энэ ч одоо өвсөд зулгах гэж байгаа юм байна. Өвсөд зулгах гэж байгаа юм бай гэж бодсон би дээрээ. Чи орилж мөрлөг юм бах та гэж бодож ирсэн. Чи орилоо яалаа. Орилоогүй шүү дээ тий. Би зүгээр нөгөө нэг юуныхаа гадаад ирж халуунт ингээд 100 ингээд сууган хөлрөөддөг шүү дээ. Тэгэл юугаа вакс нь л орсон. Энэ чинь за энэ вакс орж байгаа юм байна гэж мэдчихсэн би тэгээд. Тэг хамгийн анхны тэг гарч ирээд шинэ уулзсан өдрүүдээ шүү вакснд ороход дагуулсан үстэй амар охин уу. Тий. Тэгээд ямар ажил хийдیں۔ Ингээд тэгээд тий сурмус хийдэм мэдээ тийм юм уу гэд. Тэгээ намайг нэг шинэ гин дуудсан тэгээд би очсон чи за шоу хоол хийгээжсэн бол намайг хүлээгээд. Тий. 2 ундаа авцсан за намайг гэрнэ гэж бодоод гадтай ундаа жимстэй ундаачлаа тий. Тэгсэн. Тэгээ тэр үед ер нь тий намайг ер нь сайн байсан. Сайн байсан. Угаас надад амар баг ханхны харцаар дарлалцсан шүү дээ. Тэгэл тэрнээс анх уулзсан өдрөөс хойш ер нь л дандаа хөвчөд төрүүлж чат мат бичдэг гэсэн. Тийм байхаа мэдэхгүй. Тэгэл хоолоор намайг бөмбөгддөг байсан. Би тэр хоол амар алдартай хоол заяа. Хар жантаа боддог хоол. Алдартай болчихсон. Тэрийг заяа. 2 янзаар махын солиол өөрчлөл хар жантай заяа. Нэг бол дахиад юм хараа хар жантай, нэг бол бүхрийн хараа хар жантай. Тэгээ тэр хоолоо хөвчин бүр байн гэдэг заяа. Тэгээ би тийм хоолны хийдэж байгаагүй тэр бодвол хятад хоолыг нөгөө хятад төлөвийг баг өөрийнхөө арга барилаар хийсэн гэх юм уу. Тэгээ тэр 8 гоё амттай. Тэгээ яг тэр хоолоо хар жантай тэр будаатай тэр хоолоо хийж өгсөөр агаад миний хотоодн дээр ерөөхдөө бараг ажилтсан баггүй юу. Тэгээ бид тэр хоолнд 8 дуртай. Одоо ингээд хараач хар жантай нөгөө хоолоо хийгээд өг гэхээр надад хийж өгдөггүй. Даронка хүрчлээ тэгээд та нартай баярлалаа гэж хэлье. Тэгээд хийлж ярьснараа лав сторигоо орууллаа шүү. Ластаар ингэж дуслаа. Тэгээд та нар таалагдсан бол лайкатаараа, subscribe-аараа тэгээд коммент хийсэй бичих юм байл бичээрэй. Тэгээд дараагийн 100 кадр юу хийх вэ? Мэдхгүй тохойд л. Тохойд боллоо те. Тэгээд энэ хүртэл үзсэн та хэдтэй маш их баярлалаа. Тэгээд дараагийн хэсэгтээ уулзаа. Баш.